За энэ өдрийн мэд төрхий бүгдээрэнд байна. Өнөөдөр 3 сарын 24 Ирландд ирсэн байна. Би энэ микрофоноо мартчихжээ. Тэгээ микрофон ч гэсэн ингээд ямарсан ирсэн юм чинь хөөрхөн дурсгалтай гэж одоо жижиг влог гэж шийдлээ. Энэ 16-д суугаад төв орох юм байна. Олон сонголтууд байд юм байна. Гэхдээ энэ яг хугацаа бол төстэй өнгөний хувьд хамаагүй хэмэд юм байна. 16-д сууна. За дүүтэйгээ уулзах чинь да. Хэлэн төхөөлөө уулзах чинь. За сайн аганда. Юу вэ? Дублин 10 шилдэг бүргэрийг нэгсэн. 10 шилдэг бүргэрийг газар нэг л орж ирсэн. Одоо ингэ бүр маань тавьчихсан. Тэр бүргэр бол үнэхээр гоё юм байна. Улаач юу? Энэ чинь зөндөө бүргэр идэж авсан. Амар гिचтэй. Яг энэ бүргэр бол идэж үзсэнгүй. Үнэхээр гоё юм. Номсон байдаг гэж ийшээ орж үзнэ. Одоо энэ Harry Potter юутай кинонд гардаг номсонтой төстэй. Ер нь бол яг Ирланд, Англи хоёр хоорондоо нэлийн төстэй юм байна. Жуулчд ирвэл энэ хөшөөнд заавал ирж зураг авахулдаг гинэ. Тэгээд энэ Молли Малон гэдэг хүүхэн байсан юм байна. Тэгээд тэр дээр үед бол одоо аюу дээ далаагаас загас тун хийсэн барьж зарж мөнгө олж тэгээд тэрийгээр ядуу хүмүүсийг хоололдог хүнд тийм тусалдаг байсан хүүхэн гэж байна. За тэгээд хүмүүсийн хөхөнд нь гараа өргөж их зураг авахулдаг. Угаасаа ингээд юу яатсан баг шүү. Нэлээд гар үрсээр халцарсан байна. Тэгээд үр зураг авахлахаар юм тийм Аз маз дууддаг гэж тэгж бэлэгддэг юм байна. За нэгдлийн орой гэхэд залуучууд хараа ингээд Tomorrow for sure. 10 жилийн хүүхдүүд энэ болсон. За битгэр уулзаад одоо өглөөний цай авах гээд сууж кофе авчих. Breakfast-ний хавшиг юм шнэ. За охинотой 2 жилийн дараа Ирландд уулзлаа. Нэлээд нам суусан байна. Надаас хоёрхан дөө. Үйлдвэрээ одоо хуралцд оруулах болдог музей марк юм байна. Хослуулсан тийм жуулч татгал газар юм бол шүү те. Тэр автлага хийх юм шиг. За битгөр нөгөө юу руу ороод ирсэн. Одоо билет авах гэж. Охно юм яариш. За энэ бол одоо Гиннесийн нөгөө савлж исэн шилнүүдийн цуглуулга баг шүү.
нэлээд олон янз өөрчлөжсэн. Тийм болж таарлаа. Aroma in Guinness. This bloom is bright and bright, so your senses are enhanced and you can make the most out of your Guinness tasting experience. Over here on the side, we have the malted barley. That is the source of all the sugar in our beer, and it smells like cereal or biscuits. At the back over there, we have the beer esters, and they're not a physical ingredient, but a meat that they do for coffee and cocoa beans. It also gives Guinness its characteristic color, that it's not black or brown, but it's actually a deep shade of ruby red. За сая энэ дотор ингээд зураг авах гэдэг юм байна. Тэнгүүтээ селфи маягийн зураг авах болгонгуудаа тэрийг ийшээ ингээд Guinness пивнийхээ нөгөө хөөсөн дээр одоо яг кофе, капучино гэдэг нөгөө тийм арт маягаар гаргадаг шүү дээ. Зүрх мөрөх одоо цэцэг мэцэг шиг тийм. Яг тийм маягаар одоо өөрийнхөө дүрсийг пивн дээр гаргуулах юм байна. Хэдүүлээ харъя. Яг ингээд Аюултай байдаг шүү дээ. Би бас солиот авахгүй л та. Яг пивн дээр ингээд хөөсөн дээр ингээд зураг гаргуулад авчлаа. Энэ хоёрыг харъя. Та хайрлаа битээ одоо ууж үзье та. За энэ болохоор Guinness энэ музейний хамгийн дээд давхар юм байна. Тэгээд эндээсээ дабл на ерөнхийдөө харцдаг юм байна. 360 градусын юутай цонхтой. Эндээсээ шууд хараад явчихсан. Энэ зүүн голцоо айгуу тийм бүрхэг тийм бороотой цагаартай байл. Тэгээ өчтөр өнөөдөр бол цагаар үнэхээр nice байна. Үнэхээр гоё байна гэдээ энд амьдардаг хүмүүс бол амсаатай баяртай байлаа. Нар юу нэг байн гараад дээдэг ус. За кимчи жигээ юкэжан гарч ирлээ. За солонгос хоолны гарцаар орж ирээд кимчи жигээ идэхгүй бол юу наалдас болдог байгаа. Голоор хоёр хуваагдсан юм байна тий. Таавсан. Голын нэр нь юу гэлээ? Лифей. Тэнгүүтээ ийшээ Temple Bar гэдэг юм юу юм байна л та. Одоо хороол гэх юм юу гэх юм? Залуучуудын дандаа ийм pub, bar, lounge гэх юм одоо тиймэрхүү юмнууд байдаг. Тийм хэсэг юм байна. Яг өглөөний мэд за сайхан утаад амарчлаа. Одоо ийш хоёр дуугийнхаа амьдардаг газар руу тусаар явах гэж. Тэнд очиж fish and chips одоо нэг англичууд, ирландчууд их иддэг одоо үндэсний хоолно гэж хэлэх юм уу одоо юу. Тэнд нэг гоё хийх газар байдаг гинэ. Тийш очиж дээр өдрөө авлаа гэдэг. Бүр гараад ингээ бүрээр голоор ингээ хоёр багтцсан. Тэгээд энтлийнх нь арай
аюул багтаа гэх юм. Эдгээр нь бас хөлөтрэгтэй дөрөвчд хүмүүс ихтэй гэдэг чи сүүлийн үед бас нэлээ орой өдөж явахад бас аюултай болсон. Энтрийг ярьж байлаа. За бөдөлж нэг мө боондоо суух гэж 2-3 хүнээс асуусан чинь өөр юм зааж өгөөд өөр аргаар явах зам зааж өгөөд. Яа. Тэгвэл далайн эргийн нэг дүүр гэх юм уу? Дабланда багтахгүй энэ газар. Дабланда ордог. За энэ fish and chips-ийн газар юм байна. Амар орлого, сайн орлоготой гоё газар. Ийм л судалж авч штэ давхар. Үний иймэрхүү байт юм. Энд өнөөдөр бас гоё, нартай гоё өдөр байна. За төрөд одоо салах гэж байна. Энэ хоёрын шиг дэлгүүр оршоо орно чинь би өнөөдөр хоноод маргааш өглөө гэрэн зүг явна тэгээд хоёр дүүтэй зөндөө баярлалаа. Сайхан байлаа 2-3 хоног. Баярлалаа. Баки тэгээд юу удахгүй манай тэргүүрээс ирэх юм шиг байна. Тэгээд тоолчихлаа. За окей. За энэ нөгөө Даблан Castle дээр нэрсэн байна. Тэгээд энэ яг Даблынхаа төвдөө байт юм байна. Тэгээд Ирланд чи ер нь бол Английн колонд бол нэлээд олон жил байсан юм байна. 13 дугаар зуунаас эхлээд. Тэгээд интернетээс харахад ер нь 700 жил колоничлогдсон гэж ойлголоо миний хувьд. 1922 оноос яг тусаардах туслаа зарлаж колониэр үед одоо хаад язгууртнууд амьдардаг байсан. Тэгээ анх бол тэгэд 13 дугаар зуунд Английн хаан Жон Данглетер гэдэг хүн бариулж ирсэн байна. Тэгээд тэр үед бол яг колоничлогдсон үед тийм Англи хаан энийг бариулж ирсэн байна энэ каслыг. Тэгээ одоо бас засвартай ер нь багаагаар засвар оруулаад хийгээл байдаг бололтой. Удаан түүхтэй бас юм касл байна. Яг за энэ бол саяны Даблан Castle-ийн цэцэрлэг түрээлэн юм байна. Ногоон байгууламжтай хүмүүсийн пикник хийдэг. Тэгээд энд ингээд яг хаврын ихэнх сар эхэлж байгаа учраас цэцэг ногоо ургаад их гоё болж байгаа юм байна. Christ Churchill Cathedral Dublin гэдэг энэ бас жуулчд бол ирээ заавал үздэг газрын нэг юм байна. Тэгээд энэ анх бол ер нь 1000 жилийн түүхтэй. Тэгээд 1030 онд анх Дабланд байдаг Викинг үндэсний хаан Ситрик хингч ба тийм хүн анх үүсгэн байгуулж санаачилж энийг бариулж эхэлсэн юм байна. Тэгээд архитектур нь бол гайхалтай нэр хүндтэй. Ерөнхийдөө Викинг үндэстэнгүүд энийг үндэслэж ингэж байруулсан. Тэгээ Ирланд ер нь бол бас Викинг үндэстэнгүүд их байдаг гэж ярьж байна энд байгаа хүмүүсээс.
За тэгэхэд 2 хоног 3 өдөр бол ерөөдөө маш урт өнгөрлөө. За тэгээд яг даблныг үзэхэд бол хангалттай хугацаа гэж би дүгнэж байна. Метро байдаг юм байна. За 2005 онд яригдж эхэлсэн юм байна. Тэгээд 26 км метро барьна гэж төлөвлөж ярьж байгаад одоохондоо хийгдээгүй. 2035 оноос эхэлнэ гэсэн тийм мэдээлэл байна. Би одоо интернетээс олж авах харахад тийм байна. Амьдралын өртгөний хувьд ярихад ер нь бол Францтай төстэй. Гэхдээ яг хоол хүнсний тал дээр бол Францаас арай хямдхан юм шиг санагдлаа. Тэгээ одоо энэ чинь Даблн гэдэг чинь Ирландын одоо хамгийн том хот шүү дээ. Тэгэхэд их тажгүй санагдсан. Манай одоо юу гэдэг нь Францын нийслэл Паристай харьцуулахад шал ондоо хамаагүй боломж хямдхан юм шиг санагдсан. 1-5 хоол гэдэг юм жишээ. Нийтийн тээвэр бол зөв төстэй байх шиг байна. 260-аар яваад байна. Энэ автобус шүү дээ. Тэр Ирланд хүмүүс нь бол их тусархаг тиймэрхүү сэтгэлтэй хүмүүс байх шиг байна. За ер нь мэдэр цагаачд гэдэг юм одоо Украины даймтай холбоотой украинчууд их ирсэн. Цыганчууд одоо толгойн талчуртай нөгөө араб исламын сашилтан муслим сашилтан их харагдчих. За тэгээд ер нь бол аюулгүй байдлын хувьд бол өмнөхөөс бол хамаагүй тийм аюултай болсон гэж энэ орой өдөр ерөнхийдөө бас нэг тийм хотын захуудаар холиход бол тийм ил гэж ярьж байна хүмүүс нь. Янз бүрийн дээрэм юм уу янз бүр тийм их болсон. Яг тэгэхээр олон мэдээний цагаачтай холбоотой. За тэгээд нэг сони юм эдний насан туршийн хүүхдүүд буюу тийнейжерүүд нь болохоор бандер нэг хэрэг хийдэг гэж энэ одоо юу гэдэг сонис эвгүй хэрэг дуулж байна. Нэг Монгол охиныг ATM-с мөнгө татаад явж хахад нь одоо юу гэдэг мөнгө өгч гэдэг юм уу, уцаа өгч гэдэг юм ингээд нөгөө түүний жаавс өгөхгүй гэсэн юм уу да. Тэгээд ингээд хутглаад алдсан ч тийм харамсалтай хэрэг гарсан байна. Тэгээд яг энэ тийнейжерүүд ингэж давраад байна гэхээр хууль үйлчлэлт өгж яагаад бол насан туршиг өгдөг утгаараа тэнгуут их хэмжих самбараагүй байдал үүсгдэг. Одоо хүмүүжил хөөж гэдэг юм эсвэл аав ээж нь байхгүй гэсэн шиг тиймэрхүү банд нар их янз бүрийн хэрэг их үлддэг гэж. Тэгэхээр Ирланд байгаа охид залуучууд жоох хүмүүс дүүнер маань бас болгоомжлоо гэж хэлмээр байна. Удаан амьдэрсэн ч юм уу амьдэрдэг хүмүүс биш үзэж магадгүй бас зарим юм дээр буруу зүг ярьсан байх магадaltaй тэрийг тавхан зөөр ойлгохоор энэ үзхэн 3 өдрийн дотор миний ажигласан зүйлүүд шүү. Тэгэхээр тэгж авахыг хүсэж байна. Жохон Монголоос ирж байгаа залуучууд маань тодорхой хэмжээгээр туслах юм болов гэсэн үгнээс энэ хөө дүгнэлт маягийн жижигэн бичлэг оруулахыг бодлоо. Тэгэхээр ирж байгаа залуучуудаа бүгдэнд амжилт хүсье. Ирэхээс өмнө сэтгэл зүгээ маш бэлдээд тодорхой хэмжээгээр судлаад энд байгаа хансны найз нөхөд юм танилцаад амжилт маш их судлаад тэгж ирэхгүй бол ямар нэг юм чинь нөгөө лимит хэтэрхээр ч гэдэг юм уу ингээд ямар нэг юм сам маань дүүрхээрээ ингээд хальж асгардагтай адилхан маш их ирж байгаатай холбоотой асуудлууд их байгаа юм байна. Тэгэхээр ирэхээс өмнө бас сайн бодоод зорилгоо тодорхойлоод юу их тэрийгэ бэлдээд хичээл ажил хийх тэр чадваруудаа суралцаад тодорхой хэмжээгээр ойлголттой болоод ирэх юм бол за энд байгаа амьдарч байгаа залуучуудаа улам их хичээгээрэй гэж хэлмээр байна. Ер нь бол хүн хийх ажилтай байхад, зорилготой байхад тэгээд болчдөг гэж би боддог. Тэгэхээр та бүхэн хичээгээрэй, залуучуудаа амжилт хүсье. За тэгээд миний аялал үүгээр өндөрлөж байна. Хоёр үеэлдүүтэй хөөрхөн дурсамжуудад буцаж байна. За Ирланд улсын талаар тодорхой ойлголттой болоод буцаж байна. Ирсэндээ ямар ч байсан сэтгэл хангалуун байгаа. Энд бас хүмүүс ингэж амьдарч байна. Ер нь бол аялын гол зорилго маань тийм байдаг. Амьдралын experience туршлага за тэр оронд хүмүүс яаж амьдарч байна, ямар хөө байдаг орчин тойрон гэдэг юм хандлага юу илүү давуу тал байна, юу илүү сул тал байна тэрийг
илүү олж хардаг, бас эргээд өөрийнхөө амьдралд талархдаг тиймэрхүү цаг хугацаа, чухал цаг хугацаа байдаг. Тэгэхээр ямар ч энэ удаагийн аялалд бол маш сэтгэл хангалттай байна. Гоё байлаа. Хоёр дүүтэй маш их баярлаа. За бас эхнэрийнхээ үеэлэгчид, оюунагчтай гэр бүлд нь маш их баярлаа. Гоё хоолойтой байсан. Даблинд ирвэл тэр Гиннес пивний музейгээр заавал ороорой. Тэр хамгийн гоё санагдлаа. Бүрээд өндөрлөе. Удахгүй уулзцгаая. Бай.